За ингээд ардсан тогтолцоод Монгол улс бол үндсэндээ нийт ард иргэдийн эрх шиг одоо нэгдүгээр тавьж одоо ажиллах ёстой гэдэг ийм зүйл зарчмын хувьд яригдах ёстой, явагдах ёстой гэж одоо ойлгож байгаа. Тэгээ энэ дээр Монгол улсын улсын их хурлын гишүүн за мөн одоо сайдууд аймаг нийслэл дүүргийн одоо засаг дарга нарыг бас эргүүлэн татдаг ийм хууль эрх зүйн тогтолцоотой бол болохгүй нэ. Хариуцлага алдсан албан тушаалтангууд болон эрх мэдэлтэнгүүд өнөөдрийг хүртэл үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй одоо байгаа нь Монгол улсын одоо энэ ардчилсан нийгмийг бол үндсэндээ талцуулж мөн одоо нийт ард иргэдийн эрх ашиг одоо хохироож байна л гэж одоо харж байгаа.